Зохиолыг бичсэн Нэмарагчаагийн Эрдэнэбат. Дууруулсан Эрдэнэчимгийн Батмөнх. Цагаан сүүдэр. Зэвхий цагаан саран дүүрэн мандсан зэвэргэн салхитай зуны шүн ажээ. Их өвчийн түнэр их модод салхин аясаар хүүгэж, эрчлийн шуугах түргэн урсгалд хорхин сонор цочоож харигатна. Гэвч тэр бүгдийг үл ажрах мэт гурван морьтон моддын чөлөө барьсаар яаралгүйхэн гэлтрүүлэх. Үзвээс өвч бүрэн ном саадаг агссан эдэр насны гурван эр байх бөгөөд ямархан ч чимээ үгүйгээр цоврон явцгаа. Тэрхэн мөчөд цувааны эхэнд явсан эр гэнэт морины амийг татаж зогсоод зангидсан гарын нудрагыг дээш өргөхөн тэр. Ард явагч хоёр нь ч тэр дороо зогслоо. Гэхдээ ямархан ч аниргүй хэвээр. Эхний хүн моддын чөлөөнд дундуур хараа чилээж хэсэгтэл нам гүм зогсов. Тэгснэ аажуухан эргэж хараад явъя хэмээн дөхлөө. Гэтэл орчны моддын навч хүртэл чичрэм хахир хүйтэн өнгөөр эм хүн тас хийтэл хөхөрж эхэлхэн тэр. Эл их дуунаар морь дүргэн үүрсэж, баатар эрсэн хуйг дуулга, илд зэвсэг хангир жингэр дугарч харшилтан чимээлвэ. Эрс бүгдээр хормхон зуурт морьтон тогтоогоод тал бүр тийш сэрэмжлэн харлаа. Тэд эрд сэлмээ суглан зэгч. Гэвч үзэгдэх бараатай амьд зүйл ойр тойронд нь харагдсангүй. Энэхэн зуурт өнөөх чөтгөрийн гэмээр инээдэж хормхон намжиж орхихон тэр. Эргээд бүх зүйл нам гүн болж салхинд сэрчигнэг навчсын чимээнээс өөр зүйл дуулдахгүй болов. Тэд багахан амьсгал аваад орчноо нэгтлэн харлаа. Үүнтэй зэрэгцээд үүл цоорж сарны хөхлбий цагаан туяа орчныг бүрнэ гээгүүлв. Эхний хүн нэгэн зүгт харцаа тогтоогоод атгсан сэлэмнийхээ үзүүрээр заах мөртөө "Та хоёр харж байна уу? Тэр мөн үү?" хэмээж зөөлөн шивнэлээ. Бүгд сэлэмний үзүүрчигт харав. Тэнд бүгдхэн цагаан гэрэл сүүмэлзэн байх бөгөөд тэндээс эмхтэй хүний өрн зөөлөн хоолой бүүийн дуг аялах нь аяархан сонсдож эхэллээ. Тэгмэгц морьд нь хамраа дуургаж, арагс зүтгэн угарах нь аюул ойрхон ирснийг илтгэх гэсэн мэт. Шүнжин шаагж өөрөөр татарсан бороонд өнгөө зассан хангай дэлхий нэн үзэмжтэй аж. Өглөө наран дөнгөж мандмагц өнгөт орчлон улмаач үзэгслэн нэмэх мэт дуниартна. Уулын орой тонсон будангийн төрүүч дээш тэгдэж уран байгалийн хэтийцсэн аялгауг усны шувууд хөхүүн дуутай түрхэн бүрчиг багтам. Адуу манаж хээр хонсон автай биеийн жихүүцийг үргэж хэдэнтэй сунаагаад бидэрт бор мориндон алав хийж мордлоо. Түүний нэгэн шөнийн алба дууссан нь энэ билээ. Тэрээр нас 25 бөгөөд төмтийн ноён жажирдан адуун сүргийг харгалзах болоод тунчиг удаагүй нэгэн. Автай хөндөй дүүрэн идээшлэх адууг зөөлөн хөдөлгөж голын бэлчир өөд шахчихад ноёны хүрээ зүг эргэв. Тэр хол ойрыг ширтсээр цолгун явна. Тэгтэл бидэрт бор морин цог тусан босгож залуу эрийн амгалан үргэж орхихон тэрэ. Автай морио эргүүлж өргөсөн зүг өөд харлаа. Тэнд
Довны хонхорт нэгэн хүмүүн хэвтэх ажээ. Түүн тийш болгоомжтой дөхөв. Тэр хүмүүн өвч бүрэн зэвсэгтэй нэгэн байх бөгөөд тэнгэр чигт гөлрөөд таг чимээгүй хэвтэх аж. Автай улам бүр ойртлоо. Үзвээс эдэр насны тэр эрийн үс сахал нүд хөмсөг тэр чигтэн үхмэл цагаан өнгөтэй байх нь сэтгэлд нэг л айгүй. Гэсэн ч залуу эр мориноосоо буугаад өнөөх хүний дэргэд очлоо. Ямар тач амьд ажээ. Автай та юун хүм? Хаанаас хараад ирэв? Шархтаж эндээ юу? Гэсээр хэвтэгч хүмүүний дэргэд өрөөсөн өвдгийг нугалж суугаад айдуухан өндөлөглөө. Үл мэдэх хүн нүдэ багахан цавчснаас өөр үйлдэл гаргалгүй Автайг эгцлэн ширтэв. Тэгснэ туйлдж сөнгөцсөн хоолойгоор чи хэн бэ гэж аяархан шивнэв. Автай би арлуутын Автай төмтийн ноён жажиртан адуучин гэж яаруухан өчөв. Тэгэхт нь өнөөх хүн үл ялэг толгой дохих мэд болоод нүдэ анлаа. Тэгснэ маш хурдтай хөдөлж Автай гараас тас хатгаад авхан тэр. Автай энэ үед хөдлөх гэж чадсангүй. Харин тэрний нүднээ түнэр харанхуйн дундах өчүүхэн цагаан гэрэл үзэгдэх мэт боллоо. Хором өнгөрчээ. Их моддын чөлөө хэсэгт Автай гайхширч зогсно. Хачирхалтай нь саяхан л өглөө байсан бол одоо түнэр шүн байхаж. Адуучин эр учрыг жухалгүй ийш тийш харсаар яахаа мэдэхгүй зогсно. Хажууханд уулын горхины харига бүргэлж хар моддын навчин чимээ шархихаас өөр огтын аниргүй. Гэтэл гурван морьтон цовж гэлдэрсээр түүний өмнөр хөндлөн гарч өнгөрөв. Автай тэднийг хармагц үг хэлэх гээд чадсангүй. Чухам яагаад үг хэлж чадахгүй байгааг өөрөө ч ойлгосонгүй. Гэнтэл хэн нэгний хахир хүйтэн өнгөөр инех дуун чихний хингэргийг нь хаглах шахсанд тэр чихээ дарсаар доош суун туслаа. Энэ юу вэ? Би хаана байна? Гэхээс өөр бодол залуу эрийн толгойд огтхонч орсонгүй. Одоо үзвэл өнөөх гурван морьтон 100 зай холбоод зэрэгцэн зогсжээ. Түрүүчийн инех дуунч үгүй болсон байв. Гурван морьтны нэг нь сэлэмний үзүүрээр нэгэн зүгт заагаад өнөөх хоёр луга харна. Автайч мөн тэр зүгт харлаа. Тэнд өчүүхэн цагаан гэрэл сүүмийж үзэгдэх юм. Гурван морьтон илд зэвсэг юугаан зэгсээр тэр гэрэл өөд дөтлөв. Автай амьсгаа даран тэдний үйлдэл бүхнийг ширтсээр. Гэтэл өчүүхэн цагаан гэрлийн зүгээс үе олон цагаан манан мэд зүйл тэнгэрт дэгдэн хөөрч өнөөх гурван хүний толгой дээгүр шүргэх шахам эргэлдэж эхлэх нь тэр. Хүмүүн бусын элдв хоолой бархиран орлого хийгээд Баатар Эрсийн хашгирах уухайлах дуу холилдон орчны чимээг бүхэлдэн дарж цуурайлна. Энэ мэт явдал хэдий удсныг Автай мэдсэнгүй. Чимээ багахан намжиж. Одоо үзвэл гурван морьтны нэг нь л эмээл дээрээ тогтож үлдсэн харагдана. Харин хамт явсан хоёр нь газарт хөсөр унжээ. Ингэхдээ зүгээрч нэг унсангүй. Хоёул арьс нүмерхсэн хохимоо яс мэт болсон мэт үзэгдэнэ. Үлдсэн ганц хүн эргээд дутаалаа. Энэ бүх үйл явдал Автай нүдэнд тодоос тод өн үйлдэл нэг бүрээр харагдах аж. Автай гайхширсаар зогсно. Дутаагч хүмүүн эргэн харсаар явах ах үед нэгэн их цагаан хуй өмнө нь гинт босч морьтой хамт хийсгэж орхих нь тэр. Үүнээс хэдхэн хором өнгөрлөө.
тэр хүмүүн өндөв. Үцтэл өнөөх эрийн үс сахал бүгдээр өнгөн хувиргаж өхмөл цагаан болж эхэлвэ. Автай цожих мэт болж сая нэг өөрийн ухааныг оллоо. Түүний өвдгийн дэрлээд дээш харан хөвтсөн өнөөх цагаан үс сахалт үл таних хүмүүн өөдөөс нь цоо ширцээр байхаж. Автай зөөлнөр. Та юу хүн бэ? Надад сая юуг харуулв? Гэж дуулдах төдий шивнэлээ. Тэгэхэд үл таних хүмүүн айдуухан инээмсэглээд. Сэтгэл тань хэрэггүй. Бодол тань буртаггүй юм. Хүү минь хаалга нээгдсэн шүү. Өмнө нь үзээгүй, хизээч дуулаагүй бүхэн энд оршихыг тэмүүлж хүмүүн бидэнтэй арсалдах болно. Чи замаа олно гэж арайхийн хэлээд амьсгал хураав. Автай тэр хүний хэлсэн үгсээс юу ч ухсангүй. Гэвч хэрэг явдал ингээд дуусах хараахан болоогүй байв. Өврийн дэрлээд хэвтэх үл таних тэр хүмүүний бие эгээл салхинд туугдах уулын будам мэт нүдэн дээр нь сарнсаар мөчийн дараа гэхэд ор мөргүй болох нь тэр. Үүнийг үтсэн автай угсхийн босч зогслоо. Тэгэхэд баруун гарын атхан дотор нь ямар нэг зүйл халуу оргиулж төөнөв. Залуу эр алгаа айж ухнаар тэнэлгэж харлаа. Түүний гарт ганцхан ширхэг саран хэлбэртэй хүрэл зэв атгаастай үлдсэн байх нь тэр. Тэрхүү зэв улаан галаас саяхан гаргаж ирсэн мэт алган дотроос нь халуу оргиулж төөнсөөр. Дүүрэн саран манхайсан тогтун сайхан шөнөжээ. Думан хүлгийн явдал аясаар ханхалцах нэгэн эр багахан горхины усыг хөндлөн гараад хөтөлгөө болоод унлаг мордыг товолцтол алхуулж цээж хангар явна. Энэ нэрийг доголдой гэх бөгөөд байлдах тулалдах эрдэмт хэтийдэн нэвтэрсэн дайчин хүмүүн. Тэрээр амар цагийн тааллыг харж аав ижи 2 тон золгож ирэхээр цэргийн хүрээнээс гараад ин яваа билээ. Тэр ажиггүй явна. Гэтэл тэрний унаж яваа толбот борлог морин хамраа үл ялэг дуургаад чихээ хулмалзуулж эхлэхэн тэр. Харин хөтөлгөө морин цулбуур чангааж арагс зулран зогсох мэт болов. Доголдой хай гэсээр эргээд харлаа. Тэгмэгцээ харсан зүйлээ таг ширтээд гайхширч орхихон тэр. Түүний хөтөлж явсан морь байсангүй. Харин мориных нь хазаар үхрийн чинээ бул хар чулуунд тэглээд тогтжээ. Доголдой цулбуураа чангааж үзв. Хөдөлсөнгүй хэвээр. Хөдөлгөө мориных нь оронд яалтчгүй бул хар чулуу байхаач. Гөө эн чинь ямар ёр вэ? Залуу эр ин хэлээд хөдөлгөө мориныхоо цулбуурыг газарт хаяж орхилоо. Гэхдээ орчны газар бүрийг нүдээр тэмтчиж саяхан хөтөлж явсан морио хайна. Гэвч харагдах бараа үзэгдэх зүйл гэж байсангүй. Хэсэг тийм зогссон доголдой цааш явхаар морио давирлаа. Энэ удаад толбот борлог морин ч мөн урагш гიშгсэнгүй. Хий дэмэл 2 жихийг шилэндээ нааж хулмайсаар шаасан гадас мэт зогсно. Юу гэж вэ? Юу болоод орхив? гэж шивнсээр доголдой мориноос бов. Борлог морио хөтөлж явж үзлээ. Хөтлөөд явхад зүгээр ажээ. Доголдой мориндоо мордов. Дахиад л хөдөлсөнгүй. Аргаа барсан эр мориноосоо буугаад мөн л хөтлөөд явж үзлээ. Тэгэхэд бас л зүгээр.
Ямар нэг зүйл буруу гэдгийг өөрийн эрхгүй мэдэрсэн доголдой эрт сэлэмнийхээ ичнээс атгаж авлаа. Энэ нь хар зам байж болохч тэр андуураагүй ажээ. Тэрний яг араас цэл хүйтэн салхи үлээх мэд болов. Доголдой сэлмээ сугалахад зэгсээр аажуухан эргэж харлаа. Хинч байсангүй. Тэр уртаар амьсгаа аваад морь өдөө ирэхийг завдав. Гэтэл тэнгэрээс хэдэн дусал бороо орох мэт болж нүүрэн дээр нь нойт өргүүлж буухан тэр. Нүрээ хоромхон нудраад дээш харав. Түүний чанх дээр тэнгэр төвөн тогтсон нэгэн хүн байгаач. Чухам юу болохыг ухаж амжаагүйч доголдой сэлэм юугэн сууг татаж өмнөө барьлаа. Гэвч хожимджээ. Хоосон хоёр хар нүд хохимоо мэд хувхай ясан царайтай сүг мэд зүйл нүүрэнд нь тулаад ирэв. Тэгмэгц залуу эрийн хамаг бие хөшөж сэлмээ газар талдлаа. Одоо тэрэнд мэдрэгдэж байгаа зүйл хэвэл хамаг биеийн дагжин чичирч хоёр нүдийн гүн харанхуй бүрхэх мэт болов. Түүний чихний харин ямархан ч чимээ сонсдохгүй болж. Энэ явдлаас төдийл удалгүй толбот борлог морин хангинтэл үүрссээр хаа нэг тийш давхисаар одваа. Багхан эсхий гэрийн хоймроор битүү ширмэн ширдэг дэвсчээ. Автай хоймроор суугаад бодол болсоор цэгээ очилж суун. Харин дэрний их чаалуун хүүгээ ширтсээр чимээгүй суун. Чаалуун урд өдрөөс хойш нэг л биш байх болсон хүүгээ санаа зовнсон харцаар ширтэж хэсэг суугаад. Хүү минь хүйтэн цэгээ хүртэл очилж суух. Ижидэ хэлэх зүйл бий бол эрэлэлгүй хэлээрээ. Чамайг энэ мэт байхаар сэтгэл нэг л төвдөхгүй байна шүү. Гэж айдуухан хэлв. Автай сая л нэг ижийнхээ үгийг сонсож өөрийн ухааныг олох мэт болоод үндсэн хултай цэгийг нэг амьсгаагаар хөнтөрж орхив. Тэгснээ эрүүхэн инээмсэглэж эхөөдөө хараад та сэтгэлээ бууж хэлээ ижи минь. Хүн багхан бодол болоод таныга зовооч хуу та. Хэмээлээ. Чаалуун хүүгээ харж анаал инээмсэглэн. Автай цааш үргэлжлүүлж. Ижи би ингээд мордъё доо. Жажиртай ноён цэргийн агт барих гэнүлээ. Гэснээ аажуухан босч гэрээс гарав. Хөөрхий их хүүгийнхэн араас харсаар санаа алдаж хоцров. Ямартай ч хүн нэг л биш. Чухам юу болов гэдэгт их чаалуун ийн санаашрах бүлгөө. Төмөн агтын туурай газар дэлдэн нүргэлж тэнгэр тулам улаан тоос олгойдон босчээ. Тэрхүү олон агтын ард автай тэргүүтэй хориод эрс довтлогож явна. Үүгээрч зогсохгүй газраас өөр олон агт туугдан нийлсээр нэгэн их сүрэг болж төмтийн ноён жажирдан хүрээг чиглэнэ. Хүрээнээс багахан зайд их цацар гурвыг босгожээ. Голын шар өнгөт цацрын хойморт жажирдай ноён таатай нэмсгэлсээр суух бөгөөд адуун сүргийн хөлөөр алсад боссон их тоосыг харж багтай сууна. Харин тэрний баруун зүүнээр олон ноёд эгнэн тухалжээ. Бүгд л баяр багтлын шинжтэй байхаагаад айраг цэгээ сөгнөж дуу шуу болцохоно. Ийм байхтар жажиртай ноён гар өргөж чимээг намжаалаа. Тэгснээ ойрд миний зүүд зөн нэг л бэлэгтэй байх болов. Олон эрсийнхээ хэмрийг дуудаж гөрөөнд гарыг хэмээн та бүхнийг урьлаа би. Миний төмөн агтын төрүүч тэр айсвэ.
Бүх цэргийн мордыг барьж 3 өдөр хагсраагаад даруй авд мордъё хэмээн өндөр дуугаар хэлээд хөд хөхрөв. Тэнд байх ноёд жанжид бүгдээр түүний үгийг төрж уухайлан дэмжлээ. Гэтэл зүүн урд зүгээс ганц морьтон уулгалан довтлосоор ирээд 3 их цацрын өмнө тулж мориноос үсрэх шахан буулаа. Тэрхүү ирэгч хүний царайг харвал нэн төгшүүртэй байхажээ. Тэрээр шуудхан л гол цацрын зүг алхасаар ирээд ноёдын өмнө хурж өрөөсөн өвдгийг нуглан бүх хийлээ. Жажиртай юу болов хэмээн чангаар асуув. Түүний хариуд өнөөхээр шуудхан л Доголтой баатар ам баржээ гэж эрсхэн хэлээд чимээгүй болов. Жажиртай суудлал дээр угсхийн өндийгөд эргэж суулаа. Урд өдөр сарвал явсан хүн өнөө яхаараа ийм болдог вүлээ. Өршөө ноён төмөн Доголтой баатрын толбот борлог морь үүрээр эмээл хазаартайгаан сул давхиж ирснийг үзээд надад сэжиг төрсөн юм л да. Морины мөрийг харж явсаар очих үед тэр тийм болсон байв. Чухам тэгээд яаж өгөв тэр? Яасныг би мэдсэнгүй. Гэхдээ тэрний төрх бие хүмүүн бус болсон байна вүлээ. Тэр чинь юу гэсэн үг юм? Тогтоож болгоо ноён минь. Ус хийгээд сахал тэрч бүхэл соромсхон хүртэл хувхай цагаан өнгөтэй болоод бүхэл биеийг хатаж хорчээсэн байхыг би өөрийн хоёр нүдээр үзв. Тэгэд гар хүрсэнгүй. Жажиртай царай бараалгаж бодол болно. Тэр тийм хэсэг байснаа. Морд бэлт хэмээн зарлагдлаа.